Ойр дуулзаагүй ажил төрөл чинь сайн уу хүүхнүүд ээ? Ажил сайн. Ойр жахан би тавгуутаад болдгүй. Нүүр халууд үгээд ч лах шиг, хөлрөөд бас ядраад ч лах шиг байна да. Миний найз яасан юм болоо? Эмчид үзүүлсэн үү? Ажил төрөл чинь ихтэйд байгаа юм болов? Нойр жаахан муудаад сэтгэл жоохон тавгуутаад байна уу чиний? Үгүй харин тийм ээ. Насных юм уу хайш юм бүү мэд. Наадах чинь нөгөө эмэгтэйчүүд бид нар тохиолддог цэвэршилт шүү дээ. Хүү нэр тийм байж штэ. Цэвэршилтээ мартцсан явж штэ. Одоо ч аргагүй дээ. Нараа чи юу нь яаж байна? Найз нь ч гэсэн яг адилхан даралт үе ихтэй л хөлрөөд л байна. Яана тийм үү. Ийм хэцүү асуудлыг та хоёр чинь юу ч болоогүй юм шиг яриад ах юм. Одоо ямар тойроод гарах вэ штэ хүүхнүүдээ. Байгалийн зам юм чин бүгдээрээ инээж байгаа туулаад гарна шүү дээ. Нэрэ тийм штэ. Бид чи амьдралынхаа бас нэг үе рүү шилжиж байгаа юм байна шүү дээ. Тийм биз дээ. За тэгэхээр сая өсгөөчүүд маань нэлээд хэдэн зүйлийн тухай ярих шиг боллоо. Ярианаас нэг анзаараад байхад бас хэд хэдэн шинж тэмдгүүдийн тухай ярьж байна тийм ээ. За энийг хоёулаа дүгнээд ер нь багслаад үзье. За энд хөлрөх гэж сая ярьлаа. За нүүр халуун өргөж улаах. За сэтгэл санаа тайван бос болох. За бухимдах тухай бас ярьж байна. За бэлгийн дор хүсэл буурах. За толгой өвдөх. Бие тавгуулах. Эдгээр зовёрууд гарч иж болох нэ. За тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань цэвэршилт. За энэ ерөнхий зүйлс маань цэвэршилтийн үед нийтлэг тохиолддог ийм одоо үзэгддэг шинж тэмдгүүд байгаа тийм. Энэ өөрөө физиологийн процесс. Тийм болохоор хэр зэрэг зовёр мэдэрч яаж ямар хүмүүсийн зовёр мэдрээд ямар хүмүүс нь 50 одоо яг энэ зовёр даван туулдгийг нь тодорхойлцгаая. Цэвэршилт гэдэг эмэгтэй хүний хэдийн наснд тохиолддог юм бэ? Цэвэршилт гэж юу хэлж байна гэдэг талаа та зэдэ орлоо эмч тодорхойлж өгөөч. Одоо эмэгтэй хүний тийм ээ амьдралын одоо бас нэг тодорхой үе юм байгаа. За тэгэхээр энэ юу гэхээр хизээ тохиолдох гэхээр өндөвчийн үйл ажиллагаа маань одоо ерөнхийдөө нөөц дуусаад за ингээд нөхөн үржихийн одоо дараах ийм үеийг бол одоо цэвэршилтийн үе гэж ингэж нэрлэж байгаа. За тэгээд цэвэршилтийг ойлгохын тулд яах вэ гэхээр ер нь эмэгтэй хүний одоо насны үе шатуудыг бол мэдэх хэрэгтэй юм аа. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн эхийн одоо хөвлөд бүртгэхэд тийм ээ одоо охин хүүхэд бий боллоо гэхэд тэнд өндөвч бий болж идэг. Тэгэхэд тэр өндөвчн дээр яах вэ гэхээр яг одоо анхдагч поликул гэдэг юм одоо бий болчихсон. Их хүүхэд одоо яраа үедээ төрөхдөө энэ яраа үедээ үл ихлээр 1.5 сая орчим одоо ийм анхдагч поликултай ингээд төрж идэг. Тэгэхдээ энэ поликул маань бол одоо бүрэн гүйцэд ажиллахгүй бүгд одоо ажилдаггүй тийм ээ. Энэ дээр одоо эмэгтэйн одоо бүх үе шатыг бол харуулсан ийм зураг байж гэн л та. Өсвөр нас үе одоо шилжилтийн үеэс эхлээд ерөнхийдөө өндөвч маань ингээд ажиллаад эхэлдэг тийм бэлгийн боожлтын шинж тэмдгүүдийн эхний юу бол одоо явагдаж эхэлж идэг. За тэгээд нөхөн үргэжхийн үйл ажиллагаа дуусгаад явах гэхээр өөр хэлбэл нөгөө түрүү ярьсан тийм ээ 3-1 нь л одоо юу болдог шүү одоо өндгөөсийг боловсруулж гаргадаг шүү гэж ингэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань яг одоо дуусаад зогсож эхэлдэг. За энэ үед үл яг цэвэршилт гэдэг юм маань одоо болно. За энэ цэвэршилтийн нас маань бол үндсэндээ нэг 45-аас 55 насны хооронд бол цэвэршилтийн процесс явна. Энэ маань ерөөсөө физиологийн процесс. Тийм учраас энэ бол юу гэхээр хүн болгонд тохиолддог ийм одоо нэг үе шат байгаамаа. Тэг энэ бол одоо тийм аимшигтай зүйл биш гэдгийг бол эмэгтэйчүүд маань их сайхан юу хүлээж авах хэрэгтэй юм энийг бол тий айтайхнаар хүлээж авах хэрэгтэй юм. Жишээлбэл одоо ингээд цар болгон ингээд бидний өндгийс ингээд боловсрч байгаа тий. Нэг нэгээрээ ингээд хагарсаар байгаад ерөнхийдөө энэ нөөц дууслаа цэвэршилт тий. Энэ амьдралын хамгийн чухал үе. Хүн амьдралынхаа явцад маш их туршлагыг амьдралдаа ч гэсэн хоримтлуулсан өөрийнх нь нөхөн үржихийн одоо бүх процессын гүйцэтгээ дуусчихсан ийм амьдралын чухал үе учраас тэр одоо энэ гоё үеийг аштайхан давах бидэрт аягүй гоё амьдрах одоо ийм боломж гарч ирдэг үе. Хүүхдүүд өссөн одоо амьдралынхаа замд орцсон зөвхөн одоо бид нар организмын хувьд л бид нар өөрсдөө яаж одоо авч явах уу гэдэг үеийг эхэлдэг. Цэвэршил 45-аас 55-наас дундаж нас 49-өөс 50 нас яг дундаж нас гэж үздэг. Тэгээ манайх монголчууд бол 49.5 буюу 50 орчим нас нь бол манай дундаж наслт. Тэгэхээр түрүү хэлсэн нөгөө амьдралынхаа явцад өндгийн эсийн тоог одоо хэр зэрэг алдсан, эхээс төрөхтөн хэдийн хэмжээний өндгийн эсийн тоо нөөцтэй төрсөн энэ бүгдээс шалтгаалаад хүн бүхэн харилцан адилгүй насндаа цэвэршдэг.
Эмэгтэйчүүдийн нас ахисан үед өндгөвчийн ажиллагаа аяндаа буурч даавар боловсруулан ялгаруулах чадвараа алдагтай холбоотойгоор сарын тэмдэг зогсож цэвэршинэ. Цэвэршилтийг хэлбэрийн хувьд эрт, хэт эрт, ердийн, хожуу хэмээн ангилдаг. Ердийн цэвэршилтийн урдл үе 45 наснаас 4 жил. Өөрөөр хэлбэл 45 наснаас сарын тэмдгийн мөчлөг алдагдаж улмаар зогсох хүртэл 4-өөс 4 жил хагас хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Цэвэрших үе буюу 45-аас 52 нас хүртэлх үе. Цэвэршсэний дараах үе сарын тэмдэг сүүлд үзэгдснээс хойш 1 жил өнгөрсөн хугацааг хэлнэ. Тамхи татдаг, огт жирэмсэлж байгаагүй, хүүхэд төрүүлж байгаагүй, эмгэг өвчний улмаас өндгөвчөө мэс заслаар ахуулсан, мөн хийм туяа эмчилгээ хийлгсэн, сэтгэл санааны хит цочрол болон биеийн жин алдаж турах, орчны хорт нөлөөлөл, удмын эмэгтэйчүүдний эрт цэвэршдэг буюу удамшлын шалтгаан зэрэг нь эрт цэвэршгэд нөлөөлдөг. Харин хожуу цэвэршилт гэж 56 ба түүнээс дээш наснд сарын тэмдэг зогсохыг хэлдэг. 55-аас хойш цэвэршиж болдноо. Энэ нь хожуу цэвэршилт гэж үздэг. Тэгээд бас л нэгдүгürt удмын байж болно. Хоёрдугаар хүмүүс өөрсдөө нөгөө хожуу цэвэршмээргүй байна. Одоо энэ цэвэршилт болонгууд л нэг их хөгшрөөд л одоо амьдрал нь дуусаад л хинт ч хэрэггүй болоод ингээл өвчих юм шиг гэдэр буруу ойлголттойгоос болоод янз бүрийн дааврын эмүүдийг удаан хугацаагаар бас тийм эмчийн хяналтгүйгээр хэрэгэлдэг. Тэгээд эднэрээс бас шалтгаалж бас болдог. Жирэмслэхээс хамгаалах зорилгоор дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэж байсан. Мөн цэвэршилт эхлэх явцад дааврын эм ууж хэрэглэсний улмаас хожуу цэвэршиж болно. Эдгээрийн улмаас орой цэвэршсэн эмэгтэйчүүдэд бодисын солилцооны гүнзгий хямрал явагдахаас гадна өндгөвчний болон умайн хавдар үүсгэх эрсдэл нэмэгддэг. За түрүүн бас тамхины тухай дурдлаа тий. Тэгэхээр одоо нэрээ ингээд 10 жилийн охтуудыг залуу одоо хүмүүсийг эмэгтэйчүүдийг ингээд хараад хахад тамхи татах бол одоо хэвийн үзэгдэл болсон юм шиг анзаарагдаад байгаа шүү дээ, тий? Юу нэгсэн шүү. 2012 онд хийгдсэн ийм судалгаа сүүлийн үеийн том судалгаагаар бол яг тамхиталд бол эрт цэвэршихэд бол шууд нөлөөлж байна гэдгийг баталсан юм байгаа. Тийм. За бас нэг судалгаагаар бол тамхичин эмэгтэй бол дор хаяж 2 жилээр өмнө наан цэвэрших магадaltaй гэсэн. Дор хаяжтай тий 3 байж болно, 4 байж болно. Эстроген угаасаа насжилтаараа буураад байдаг. Дээрээс нь тамхи татаад дахиад эстрогенээ бууруулад байдаг. Тэгэхээр энэ хүн цэвэршилд эрт явагдана гэсэн. Дээрээс нь нэмээд тамхиталт бол одоо никотины хүчлийн хор нөлөөг бид нар сайн мэдж байгаа тий цус өтгөрүүлдэг одоо захын цусан хангамжийг маш их хямрал төрүүлдэг гээд зүрх судасны талаас гарах хүндрэл байна, зүрхний цусан хангамжийн дутагдал, тархины цусан хангамжийн дутагдал энэ төргээд энд хорт одоо нөлөө нь цэвэршилтэй хамт явагдаж байгаа нөлөөтэй нийлээд одоо илүү одоо эмгэг процесс явагдана. Тэгэхээр одоо октод насны их ч гэсэн ойлгосон баг тийм ээ. Эртэд нь оройтно гэдэг хоёр өөрөө эмэгтэй хүний тэр амьдралд ямар одоо сөрөг үр дагаврыг дагуулж идэг юм бэ гэдэг. Хэрэг зовир. Тий. Өндгөвчөөс гардаг эстроген гармын дааврын эрс одоо бууралтай холбоотойгоор гарч ирж байгаа тэр зовирууд бол хэд тэр цэвэршгэд эмгэг байдлаар явагдах нь илүү байдаг. Эмгэг байдлаар гэхээр одоо хөлдөрдөг, халуу оргидог, яс хэрэгждэг, зүрх судасны эмгэгүүд арьс хуурайшдаг, өтрөө хуурайшдаг, бэлгийн дур хөрсөл буурдаг гэдэг энэ зовирууд чинь бүгд эмгэг байдлаар одоо хүнд хэлбэрээр явагдах нь элбэг байдаг. Ялангуяа одоо ясныхаа цэвэршилт одоо болж байгаа эхний 1 жилд бол одоо тэр дааврыг нөхгүй болвол ясныхаа массын бараг 40%-ийг алддаг гэж үздэг. Тийм учраас энэ одоо эрт цэвэршихэд бол бид нар их анхаарах ёстой. Тэгэхээр ер нь сэтгэл зүйн хувьд энэ үед ямар өөрчлөлтүүд гардгийг, энэ үед нь бид нар үнэхээр ингээд хааж нуугаад хүн болгоноос хойно байгаад ах ёстой юм уу, гүй юм уу? Энэ дээр эмчнэр та бүхэн маань зөвлөж одноо эмч. Цэвэршилт явагдах процесс нөлөөлдөг үйл явц нь сэтгэл зүйн үйл явц байдаг. Одоо цэвэршилт гэдэг чинь нэг л өдөр одоо юу гэдэг нэг л цаг хугацаанд болдог зүйл биш шүү дээ тий. Энд чинь айжмаар бэлтгэгдээд айжмаар энэ урьдл үе болоод тэгээ явандаа энэ цэвэршилтийн үйл явц руу шилждэг. Тэгэхэд энэний тэр урьдл одоо нөлөөлөх хүчин зүйлүүдийн амьдралын явцад одоо хамгийн их чухал үр гүйцэтгэж байгаа хэсэг нь бол
хүн хоорондын харилцаа сэтгэл зүйн одоо таагүй нөхцлүүд байгаа. Яг цэвэршилт болох явцдаа цэвэршилтийн дараах насандаа хамгийн их одоо өөрчлөлтийг дагуулдаг зүйл нь бас сэтгэл санаатай холбоотой асуудлууд. Тухайлбал одоо их тайван байсан хүн их уур уцаартай болох их одоо ирч хүчтэй ажлын идэх оролцоо их сайтай байсан хүн ядарч сулдахтай ажлын ачаал даахаа болох. Тэгэл ер нь сэтгцийн одоо үйл явц нь бол олон хүрээнд өөрчлөлтийг одоо дагуулдаг л да. Тэгээ энэ нь бол эмгэг гэж байгаа биш. Ерөнхийдөө одоо насны онцлогтой холбоотой физиологийн бас л нэг бууралттай холбоотой гарч байгаа физиологийн өөрчлөлт гэж хүлээж авна. Тухайлбал одоо цэвэршилт нь хүмүүсийн донд таагүй одоо мэдээлэл бүхий хэлбэрээр ингээд ойлгогдсон байх юм бол тэрэнд одоо хандж байгаа хандлага нь өөрөө таагүй байгаад байдаг тий. Цэвэрших гэж байна гэдгээ одоо өөрөө менструац алдагдах, биений юм ирэхгүй 2-3 сар алдагдахад за одоо нөгөө цэвэршилтэнд явагдах гэж байна да гэж хүчтэй айдас үүсэх тий. Нөгөө айдасаа дагаад биеийн талаас хариу оруулаад одоо вегетатив хөөрлийн шинжүүд гараад ирдэг. Тэгэнгүүт одоо хүн ичгэд хүртэл нөр болоодаг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо нөгөө хүчтэй айдас үүссэн хүн маань магадгүй өөрт нь одоо нэг таагүй энэ тэнд нэрэг нэг халуун оргих дүүгэх одоо тий хоолойнд одоо горох янз бүрийн айдас дагаад гардаг вегетатив тийм шинжүүд илрэнгүүт тэрийгээ дагаад үнэхэрийн цэвэршилт болцсон юм байна гэж тэрийгээ баталсан юм нэг тойрогт ороод ирж байгаа юм л да. Тэгээ энийг ажилласан ч гэсэн ерөөхдөө тийм бай тийм ээ. Сэтгэл санаатай их холбоотой хөөлрөх, халуун оргих, бэлгийн дор хүрсэл зүрхт хэлсэг эдгээр ерөөхдөө гормоны нөлөө байгаа ч гэсэн сэтгэл санааны нөлөө бид. Тэр ерөөхдөө бие сэтгэлээ бэлдэх гэдэг бол их чухал юм байна л да тий. Нэгэн л бид нар энд тулаал очно. Тулаал гарахаас өөр одоо биднэрт арга зам байхгүй шүү дээ. Одоо тэгээд за ингээд дууслаа гэж хэлсэн юм шиг. Тэрийг тулж хүлээж авахгүй байгаа ч гэдэг юм уу? Тэрийг эсэргүүцэд байгаагийн цаана хүмүүсийн ерөнхий нөгөөд нийгмийн донд хандлага нь байгаа байхгүй юу? Одоо ойлголтыг одоо яах вэ? Одоо жишээлбэл эрт төгсөрчдөг ч гэдэг юм уу цэвэршлэхээр амьдрал дуусч байгаа ч гэдэг юм уу ингээд нэг таагүй талаас нь өгөөд байгаа мессежүүд л байна л да. Хүмүүс хамгийн сайн одоо өөрөө бие сэтгэлээ бэлтгэхэд чухал үр гүйцэтгэх юм бол энэ бол цэвэрлэлт гэдэг бол төр зургийн одоо амьдралын явцад гараад өнгөрөх төр зургийн физиологийн хариу урвал юм аа, физиологийн өөрчлөлт юм аа гэдгийг зүгээр биеэрээ сэтгэлээр аль алинаар нь сэтгэл зүг бэлдээл хүлээгээд авах юм бол илүү зовлон багтай, өөртөө зовир багтай явагдах боломжтой. Одоо бидний үеийнхэн хүмүүсийн хамгийн их айдаг зүйл бол энэ цэвэршилтийн үйлдэлтэй. Эргэн тойроны маань хүмүүс маань ингээд айгүй хямралд амархан хүртдэг. Аль болохоор ингээд нэг юу яачихгүй юмсан ганц 2 хоног сунгах юмсан гэсэн юм айдастай байгаад байдаг. Эрт цэвэршүүл яана гэсэн л айдас ихэнхт нь төрөд идэг л та. Тэгээ энийг одоо яах вэ гэж хоорондоо бид чинь зөндөө ярьдгийн тэгэл тиймч дааврын юм зүгээр инглээ тиймч аминд юм уул яасан гэл хоорондоо ярилцдаг. Тэгэл одоо ойрдоо бас би бас ядраалаа айгүй амархан ядардаг болцсон. Сарын тэмдэг маань докторгүй болцсон байгаа. Тэгэл дотныхаа найзтай л энэ талаар ярьж зөвлөдөг л дээ. Тэгээ найз минь надад нэг чи нэг дааврын юм уугаад үзүүл яасан би энийг нэг уугаад үзээч гэд надад нэг дааврын төрлийн юм санд болгоцсон л байгаа. Би тэрэн тэгээд уугаад удаагүй л байгаа л да. Үнэхээр одоо тэр ямар нэгэн эмчилгээний ам дамжаад яваадаад байгаа зүйлсүүд үр дүнд хүрэх юм уу? Энэ цэвэршилтийн насыг хойшлуулахад туслах юм уу? Эсвэл зовиргийн багасгах юм уу? Нэг айдсаасан болоод эмчийн одоо зөвлөгөөгүйгээр биенийхээ имийг л эрүүлжил байх юм бол одоо тий одоо цэвэршихгүй байгаадах одоо залуу гоёороо байгаад нөгөө гормон гэдэг юм нөхөд дэвл гэсэн ийм буруу мессеж бас яваад байгаа байхгүй юу? Хүрээлэн байгаа орчноос авч байгаа ууд идж байгаа бүх зүйлээс шалтгаалаад бид нар бол хавдрын одоо эрсдэлд өртөх магадлал өндөртэй болдог тийм аа нас хойш. Тэгтэл тэрэн дээр нь одоо бид нар даавран ийм хяналтгүйгээр зөв бурууг нь одоо сайн ялгахгүйгээр өөрсдийнх нь дураар их удаан хугацаагаар хэрэглэх юм бол энэ уман дотор салцтад нөлөөлдөг. Тийм учраас эмчийн хяналтгүй уусан өөрөөсөө дур мэдэн уусан энэ даавар маань бас эргээд энд одоо нөлөөлөх магадлал өндөртэй. Ягдгүйл уман одоо дотор салцтын хавдар болох эрсдлийг нэмэгдүүлдэг юм аа. Ялангуяа түрүү хэлсэн нөгөө тамхи татдаг эмэгтэйчүүдэд хөхний хавдар болон уман дотор салцтын хавдар болох эрсдлийг бас илүү одоо бус хүмүүсээс бас эрсдэл өндөртэй байдаг шүү гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. Шинж тэмдгийн тухай хэдүүлээ бас нэлээд тодруулаад ярив тий. Эхний шинж тэмдэг 40 орчим наснаас эхэлдэг. Биений юмны мөчлөг өөрчлөгдөж эхэлнэ. За нөхөн үржих үед төвтэй шатанд биений юмны мөчлөг нэг 25-аас 35 хоног байдаг бол энэ хугацаа уртсан.
эсвэл хэд богинсон. За ихэнхдээ бол хоорондын нөгөө мөчлөгийн хугацаа бол уртсаж ирдэг 40 хоног. 3 сар тий 40 хоног 50 хоногийн хугацаа уртсаж ирнэ. Биений эмний хэмжээ одоо багасж ирнэ ихэнх эмэгтэйчүүдэд. За зарим эмэгтэйчүүд олон хоногоор удаан үргэлжлэх тохиолдол байдаг. Энэ нь бол таргалалттай, тамхи татдаг энэ төр эмэгтэйчүүд бол нэлээд цус алдалт маягаар явагдах нь ч ажиглагддаг. Энэ нь бол нэг 4-5 жил үргэлжлэх орчим дунджаар шүү дээ. Энэний дараа бол нөгөө халуун оргих шинж бол илэрч эхэлдэг. Энэ халуун оргих шинж хизээ илэрснээр нь одоо танд цэвэршилт хэдэн жилийн дараа явагдах вэ гэдгийг одоо эрдэмтэд судлаад тогтооцсон. Халуун оргих шинж танд анх илэрснээс хойш та нэг 4-5 жилийн дараа цэвэршнэ гэд энэ бол дундаж хугацаа тий. Халуун оргих шинж бол нийт эмэгтэйчүүдийн 80% нь илэрдэг, ихэнх эмэгтэйчүүд илэрдэг. Гинт одоо нүүр цээжний дээд хэсэг хоолой нүүр рүү халуун оргих, халууцах, за үүнийг дагаад жоохон амсгаадах, зүрх дэлсэх гэсэн шинжээр илэрдэг. Энэ нэг 2-4 минут үргэлжлээд зүгээр олчихно. Зарим эмэгтэйчүүд энэний дараа жоохон чичрүүд сүрээ дараад байгаа юм шиг тэрнээсээ болоод сэтгэл санаа тогтворгүй байдалд илэрх юм уу ийм шинж гардаг. Энэ шинж тэмдэг нь бол хүн болгонд харилцаа адилгүй давтамжтай. Зарим хүн бол өдөрт нэг ч юм уу, өнжөөд нэг ч юм уу энэ шинжээ мэдэрч явах юм бол зарим хүнд бол цаг тутам өдөрт 10, 20 цэвэршилт хэр зэрэг зовёртой илэрч байгаа гэдгийг тутамжаар нь илэрдэг гэж байна. Эхний шинж ер нь бол хамгийн эхний шинж болж энэ хоёр шинж болж илэрдэг. Тэгээд нийгмийн харилцаанд ерөнхийдөө олон нийтэд харилцдаг хүмүүст энэ бас жоохон эвгүй сэтгэл олонний дунд одоо гинт халууцаа явждаг, уцаа тайлж сэрүүцмээр байдаг, нүүрүүд нь халуун оргоо чинэрээ явждаг. Тэр талаар өөрөө эндээсээ бас эвгүүцдэг те эвгүй дордог, санаан зовдөг, буцаад одоо нөгөө сэтгэл санааныхаа хямрал нь явдаг. Ингээд энэ шинжтнүүд ингээд бүгдээрээ бие биенийгаа нөхцөлдүүлээд яваад байдаг. За түрүү хэлсэн сэтгэл санааны өөрчлөлтөдөнтэй явагдана. Шалтгаангүй гуниглана. Шалтгаангүй юмд санаа зовно. За өмнө таалагддаг байсан юм одоо тэр сонирхдаг байсан зүйлээсээ таашаал авахгүй болно. Нилээн амьдралын одоо тий идэхгүй те тийм болж ирнэ. Буцаад эннээсээ болоод түрүүн сэтгэл судлаач маань хэлсэн юмд айгүй эмзэглэн эннээсээ болоод нойр гүднэ. Нойр шүн хямрна. Тэгээд сэтгэл санаа хямарсан нойр гүцэн хүн бол маргааш нь ядарна штэ. Ядарна өдөр тутмынхаа ажлыг одоо ачаалаа даах чадваргүй болно. Буцаад нөгөө ажил төрлөө хийхэд нь сөргөөр нөлөөлнө. Ингээд эмэгтэй хүний амьдралын чанарт нь өөрчлөлт гараад ирж байгаа. Халуун оргих гэдэг дээр жишээлбэл нөгөө кофеин агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх, за нөгөө тэгвэл нэг дор их идэх тэгэхээр одоо судас тэлээд тэрнтэй үүдэлтэйгээр энэ халуун оргих шинж тэмдгүүд бол нэлээд нэмэгддэг гэж би бас уншиж байсан тийм. Халуун оргоод ирэх юм бол ерөнхийдөө эмэгтэйчүүдийг одоо давхарлаж хувцсал гэж бас зөвлөдөг юм. Гадуур хүрмээ тайлаад сэрүүцчих боломжтой тийм хувцлаа. Тэгээд төрийн өөрийн чинь хэлдгээр одоо халуун цай, халуун кофе, халуун ногоотой хоол энэ төр бол буцаад энэ шинж тэмдгийг нэмэгдүүлээд байдаг учраас тэднээс татгалзах хэрэгтэй. Миний хувьд бол их тань мэдхэн чухал юм болж байна. Тэгээд их нэртэй бас хэлэх хөхтэй боллоо. Монгол улсын эмийн бүртгэлд 2015 оны 1 сарын байдлаар 3501 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэг жор, дэлхийд танигдсан чанар. Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Эм бэлгийн даавар эстрогений төвшин багаснаас өнжин тархины дулааны зохицуулалт алдагдж, үүний улмаас сэтгэл зовних, айдас төрөх, түгших, ядрах үед шүн их хөлөрдөг. Эстроген дааврын бууралтай холбоотойгоор мөн зүрх дэлсэх, даралт огцом өөрчлөгдөх, үе мөч өвдөх, шээс бэлгийн замын өөрчлөлт, арьс хуурайших зэрэг зовгорууд илэрч болно. Одоо жирэмсэн болчихно гэдгээс айхгүй идэвхтэйгээр бэлгийн амьдралд байх боловч нөгөө гарч ирдэг энэ зовгорууд нь те энэ хүнийг өөрийнх нь шаналгаад идэг. Нөхөр бол бэлгийн эд амьдралынхаа үед идэг. Тэгэхээр энийг даван туулах, энийг нь зөв ойлгох, энээс өөрийгөө одоо сэргийлж чадах юм бол удаан хугацаанд энэ бэлгийн амьдралаа хадгалах, нөгөө энээсээ үүдэлтэй гарч ирж байгаа тэр зовгоруудыг сэргийлж болно. Тэгхийн бол энэ нөгөө бусад тэр зовгоруудыг бас даван туулахад өөрт нь одоо дэм болдог. Эстроген дааврын одоо бууралттай холбоотойгоор ерөнхийдөө энэ арцгны хөндийн булчингууд бол сулардаг юм шиг байгаа тийм. Бүтрээ одоо энэ давсаг шийсний зам маань өөрөө юу гэхээр тэр эстроген дааврыг хүлээж авах тийм рецепторээр баялаг юм эргэтэн байхгүй юу. Тэгэхээр энэ байхгүй болохоор яаж яа нү? Нөгөөх дааврын дутмагшил энд хамгийн түрүүнд мэдрэгдэж ирдэг.
За цэвэршилтийн үед бас нэг түгээмэл илэрдэг нэг шинж бол шээс бэлгийн замаас гарах өөрчлөлт байдаг. Шээс задгарах, ханиах, найтаах, хүнд юм өргөх зэрэгт өөрийн мэдлгүй шээс доошоо тусагнах. За энэ буцаад эмэгтэй хүнд бас нэлээд эвгүй байдалд оруулдаг. Энээсээ нэлээд ичид зовиндог. Мэдээж энд бол дааврын эмчилгээний нөлөөгөөр энэ зовир бас багасах, арилах боломжтой. Энэ нөгөө энээс зурчсан сэргийллийн зорилгоор нөгөө кеглийн дасгалыг бас хийхийг зөвлөдөг юм шиг байна. Олон эмэгтэйчүүд мэдэх байх гэж бодож байна. Кеглийн дасгал гэж бид нар нэрлэдэг. Арцгийн булчинг чангалж суллах. Шээж явах үедээ шээсээ тасалж барьдаг тий. Барьдаг. Яг тэр дасгалыг шээгээгүй үедээ ч гэсэн ерөн тогтмол хийгснээрээ бол энэ шээс задгаарал шээс тусагнах одоо энэ дарамтд шээс задгаарал гэж бид нар ярьдаг. Ханиах найтахад доошоо шээс өөрийн мэдлгүй тусагнах үүнээс бол урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Нэгэнт одоо энэ цэвэршилтийн насны эмэгтэйд энэ зовир илэрсэн байгаа нөхцөлд бол энэ дасгал нэмэр болох болов? Ер нь бол эмэгтэй амьдралын туршид энэ дасгалыг нэлээд бол хөвшмөл болгоод заншчих хэрэгтэй байдаг. За энэ дасгалыг тэр арцгийн ёроолын одоо арцгийн ёроол гэж бид нар ярьдаг. Арцгийн ёроолыг булчингалт дасгалжуулаад байгаа байхгүй. Өтрийн найрыг бэкл гэж ойлгох хэрэгтэй тий. Өтрийн найрыг бэк гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энд бас л их төвчээр орно. Мэдэн одоо үнэхээр өөрийнхөө төлөө анхаарч байгаа хүн л энийг энэ үхээс ихэнхтэй хүмүүс мартдаг гэдэг тий дадал болгож чаддаггүй. Гадуур аптекаар ороод ирсэн байгаа шүү дээ. Өтрийн бөмбөг гэдэг боол гэдэг гараад ирсэн ба тэр бөмбөг болохоор яг энэ кеглийн дасгалыг одоо оруулж хийдэг гэх юм уу да тий. Тэр бөмбөлгийг хийчихээр унахгүйгээд хүн чинь байнгын нэг одоо ингээд нэг 2 цаг булчингаа чангалаад кеглийн дасгал одоо албаар хийгдэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ бас сайн үр дүнтэй байдаг юм байна лээ. Сагалгаанд орно л гэж яриаддаг байхгүй юу. Тэг яг мессэлд үнэхээр шаардлагатай бол орно. Гэхдээ бас нэг тэр одоо мессэлд орохгүйгээр тэрнээс бас нэг одоо сэргийлж болдог, эмчилж болдог юм байна. Ганцхан одоо арцгийн ёроолын булчингийн дасгалч биш. Ерөөсөө цэвэршилтийн үед бол гол одоо бас нэг юм маань юу гэхээр хөдөлгөөний дасгал байдаг. Энд маань яах вэ гэхээр одоо тэр яс сэргийлдэг тэр одоо бүхэл юмнаас сэргийлж чаддаг тийм болохоор одоо тэр арцгийн ёроолын тэр кеглийн дасгалж байна. Ерөнхий одоо ер нь биеийн одоо дасгал хөдөлгөөнүүд идэвхтэй тийм хөдөлгөөнийг бол одоо сайн хийж байгаа. Цэвэршилтийн настайгаа зэрэгцээд бас босод өвчнүүдэд өртөмтгий байх тэр нас бас ингээд зэрэгцээ явж байгаа шүү дээ. Тий. Ер нь нэг цэвэрч байгаа эмэгтэйчүүдэд 50% нь бол нэг энэ даралт ихсэх юунд бол өртөж идэг тийм ээ. За нэг 70-80 орчим хувь нь бол яадгүй жин нэмжидэг. Бодис солилцоо маань ерөөхдөө удаашрах юм уу явагдаж идэг байхгүй юу. Тэгэхээр энэ бодис солилцоо удаашрж байгаа энэ үеийг одоо идэвхтэй болгохын тулд бид нар яах ёстой вэ? Нэгдүгээр хоолн дээр анхаар, хоёрдугаар нөгөө хөдөлгөөн биеийн идэвхтэй хөдөлгөөнд анхаарах тийм ээ. Яг энэ үед зориулсан, яг энэ насны хүмүүс зориулсан, ийм өөрчлөлттэй хүмүүс зориулсан тусгаалсан дасгал гэж байдаг юм. Хит их эрчимтэй дасгал бас хийдгүү. Хит эрчимтэй дасгал яг энэ үеийн бас шинж тэмдгийг улам нэмэгдүүлдэг, хит их халууцдаг, хит их адреналин ялгардаг, дай зүрхний цохилтын тоо нэмэгддэг, буцаад нөгөө шинж тэмдгүүдийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тэгэхээр нэг эрчмээр одоо аэробик те нөгөө агаартай дасгалууд гүүх, алхах тэднийг бол дундаж эрчмээр хийх. За энийгээ тогтмол хийх гэдэг хамгийн чухал. Хит их эрчимтэй дасгалыг байнга хийн гэдэг бол бас яг цэвэршилтийн одоо энэ шинж тэмдгүүдийн эсрэг нөлөөлжтэй юм байна. Яагаад хөдөлгөөн хэрэгтэй байгаа юм гэхээр ер нь хүний бүх биеийн одоо үйл ажиллагаа, эд эрхтний үйл ажиллагаанд сэтгэл зүйн нөлөөлнө гэж яриад байгаа шүү дээ тийм. Гэтэл чи нөө хичнээн сэтгэл тавгүй байна, хичнээн стресстэй, айдастай, төвшөлттэй байна. Юмд ялгүй санаа зовоод байгаа гэж үзээд байгаа. Төвшөлт хүртэл өөрөө юун төрөх вэ гэхээр бүх эд эрхтний булчингийн хүчтлийн байдал үүсгдэг. Тэгэхээр нэг хүчтлийн байдал чи өөрөө эргээд эд эрхтнүүдтэй очих тусгай хангамжийн хэрэгцээг одоо хангалттай хэмжээнд очих боломжгүй байдлыг үүсгэх. Тэгээ тэрнээсээ үүдэлтэй эргээд бас сэтгэл зүйн таагүй мэдрэмжүүдийг ингээд үүсгэх аль талаасаа одоо нөхцөлүүлэгч хүчин зүйл болдог. Тийм болохоор нэг хөдөлгөөн засалч өөрөө эргээд их одоо булчинд хүчтэл өөх хэмжээгээр хүчтэл үүсгэж одоо дасгал хөдөлгөөн хийлгчээд буцаага тэрийгэ сулруулахад тэр хэмжээгээр би эргэтэнд очих одоо тэр таатай мэдрэмжүүд, тэр зовир багасах, стресс багасах аль талаасаа таатай үр дагавартай. Яг нөгөө илүү дэлжинтэй холбоотойгоор ярихад ерөнхийдөө илчлэгээ тооцож одоо мэддэг байх гэдэг асуудал бол сүүлийн үед их яриад тахсан шүү дээ. Өдөр жишээлбэл хүн хичнээн одоо илчлэг авах хэрэгтэй байлаа. За ерөнхийдөө бол нэг илүү физик хөдөлгөөн хийхгүй. Тийм тохиолдолд бол нэг 2200 орчим килокалори энерги авах хэрэгтэй гэсэн.
Би жишээлбэл илчлэгээ тооцдог болоод байгаа. За би нэг иймэрхүү илчлэгтэй мэдсэн юм чинь одоо би энийг ингэж хатах ёстой шүү гэд хүмүүсийг эрүүл амьдрахад энэ их чухал. Хүмүүс нөгөө идж байгаа зүйлийнхаа илчлэгийг яг ерөнхийдөө ингээ багцаалаад бид нар тооцож чадаад байдаг хэрнээ. Уух шингэнийхээ одоо илчлэгийг ер нь бид нар тооцдоггүй. Одоо жишээлбэл энэ дээр Coca-Cola-гийн 3 бүтээгдэхүүн байна. Хоёулаа илчлэгийг нь ерөнхийдөө харъя да. Энэ дээр 0 гэж байна. 0 гэдэг ингээ илчлэгийн мэдээлэл нь байна тий. Энэ дээр болохоор 200 мл 76 ккал 4% гээд яг энэ дээр ингээд бас яг ингээд тодорхой шошгон дээр байрлуулсан байна. Тэгэхээр бас үндэсний үйлдвэрлэгчтэй хандаж хэлэхэд одоо Монгол хүний эрүүл мэндийн төлөө энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бол тий ер нь ингээд илчлэгийг ингээд тодорхой шошгон дээр байрлуулдаг байх нь хэцүү юм байна гэж би эндээс анзаарсан. За энд байгаа 3 бүтээгдэхүүн гэхэд 2 нь илчлэггүйсэн тий. Энэ бол ингээд илчлэгтэй байна. Жуус, ундаа, кофе, цай гэд бүгдөөрэнд нь илчлэг байгаа. Энийг бол одоо эмэгтэй хүмүүс, бүсгүүчүүд маань их тооцож анзаарч явах нь их чухал юм байна шүү. Наач санаа тийм ээ. Тий. Одоо би энийг тоодож байгаа шүү. Энийг нэг балгуул хийдэг юм. Хүн бүхэн бас ингээд одоо илчлэг тооцох гэдэг юмыг чухал юм байна гэдгийг ойлгосон баг. Зөвхөн цэвэршилтийн үед одоо таргалж идэх юм биш ээ. Хүн амьдралынхаа бүх одоо явцдал тодорхой нэг жин дээр өөрийнх нь байх ёстой жин дээр өөрийгөө одоо барьж чадах юм бол тэр хүн насан туршдаа одоо эрүүл байх гол үндэс нь болдог. Би сүүлийн 8 жил яг 75 кг-аар барьж байгаа. Цэвэршилтийн үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд та амьдралын хэв маягаа өөрчлөөрэй. Кофеин, шоколад, спиртийн төрлийн ундаа, халуун ногооны хэрэглээг багасгаж, мөн таргалалт илүү дэлжинтэй байхаас сэргийлээрэй. Мөн хоол хүнсэндээ кальц ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж, ясны сэргэжилтээс сэргийлээрэй. Эслэг ихтэй, эрдэс давсаар баялаг, калий, магний ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд дааврын хэвийн байдлыг хангахад чухал нөлөөтэй байдаг. Тиймээс та шар буурцаг, алим, тоор, будаа, хөх тарианы бүтээгдэхүүн болон шин жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглээрэй. Мөн амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах нь зүрх судасны эмгэгүүдээс сэргийлэхэд чухал үүрэгтэй. Энэ цэвэршилт бол тийм аймаар биш дээ. Энийг айгүй сайхнаар давж болдог юу. Тэрийг нь манай бусад эмчнэр бас хэлээд байна. Жишээлбэл энэ насын чинь яг энэ үеийн чинь одоо өөрийн биеэр ч гэсэн одоо туулаад гарч штэ. Тэгэхээр энэ завир илрүүхгүйгээр одоо давж болно. Танд одоо ямар ч завир илрээгүй юу? Ер нь л илрээгүй дээ. Та ихтэй хэр бэлдсэн? Яг өөрийнхөө одоо энэ параметр дээрээс харж яхад нэгдүгээр жинтэйг нь тэмцэх гэдэг айгүй чухал. Хоёрдугаарт амьдралын хэв маяг гэж бид түрүүнээс хойш яриад байсан. Эрт унтах, эрт босох. Зөв хооллох. Өөртөө тохирсон хоолыг тодорхой зөв үеүүдэд идэх. Орой болж игэл ер нь 7 цагаас хойш одоо хоол идэхгүй байх. 7 цагаас хойш өөртөө айгу сайхан цаг гаргах. Хамгийн сайхан цаг хизээ байдгүй өглөө байдаг. Өглөө бослоо хүн 30 минут яг нэг дасгал хий. Та жишээлбэл ямар дасгал хийд юм бэ? Гэхдээ заавал нэг одоо ингээд янз бүрийн дасгал хийхгүй шүү дээ. Өөртөө тохирсон дасгалыг зүгээр л хөнгөн дасгалуудыг бүх үеийн хөдлөгсөн тийм. Тэгэл одоо бүх булчингаан жоохон хөдлөгсөн сунгалтын эдэр тийм дасгалыг хийн. Ерөнхийдөө нөгөө шинж тэмдгүүд ажиглагдаа зөөр илрээд байх юм бол биднэрт нэгдүгээрт одоо сэтгэл санаагаа одоо энэ бас бэлэн байлгаад өөрөө зохицуулах гэж оролдох нь байна тий. Нөгөөтэйгөр эмчит хандах нь байна. Одоо ямар тохиолдолд бас эмчилгээ зөвлөгдөх үү? Сэтгэл готрлын байдал жоохон даймжраад эсвэл одоо сэтгэл хөдлөлийн байдал нэлээ одоо байд зуухан аргагүй байдалд хүрэх ч юм уу эсвэл нойрны хэрэгцээ хоногтой авах, нойрны хэрэгцээ улам багасараа бүр огт нойргүй болгоч байд юм уу тий. Эсвэл одоо нойрны бусад хямралууд байна. Унтсан мэдрэмж төрөхгүй байгаа дах тий. Сэтгцийн талаас гарч байгаа тэр нэг айдсын эмгэгүүд энэ төр бие даагаад гараад ирсэн тохиолдолд яалч сэтгцийн эмчт хандах шаардлагатай. Ер нь одоо саяны бид бүдээ ярьсан одоо энэ бүх шинж тэмдэг таны амьдралын чанарт л нөлөөлөд байгаа бол та эмчит л ханд гэсэн мессежийг хүргэж байна. Одоо таны өдөр тутмын ажил, амьдрал, гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаа энд нөлөөлөд байгаа бол та эмчээс тусламж авах хэрэгтэй. Монгол улсын эмийн бүртгэлд 2015 оны 1 сарын байдлаар 3501 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэг жор, дэлхийд танигдсан чанар. Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. Сар бүр өөрөө тэмтэрч хөхөө шалгах
энэ дадалд бол эмэгтэй хүн болгон сурсан байх шаардлагатай. Энэ бол нэлээд үр дүнтэй арга байдаг. Заавал багжийн шинжилгээнд хамрахаасаа илүүтэйгээр өөрөө шалгаа сурцсан, өөрөө тэмтрээд хөвтөж байгаа тэмтэр нь босоо тэмтэр нь толинд харж агаад гараа өргөж жагаад хөхөө тэмтрээд ямар нэгэн хатуу зүйл тий ямар нэгэн одоо үүсвэр өмнө байгаагүй байсан юм тэмтрэгдэх юм бол эмчид шууд хандах жишээ нь. За даавар эмчилгээ гэдэг маань эстроген дааврал нөхөж өгөх зорилготой эмчилгээ. Хэлбэрүүдийг одоо энэ слайд дээр харж байна. Хэрэглэхэд хэлбэр эмэгтэйчүүдэд бас нэлээд дуртай хэрэгэлдэг юм арга байдаг. Арьсан дээр наадаг наалтууд нэлээд олон янзаараа зах зээл гарч ирсэн байгаа. Наалт маань одоо эстроген даавар агуулсан арьсаар шимэгдээд биед эстрогены хэмжээ нэмэгдснээр одоо нөгөө түрүүч яриад байгаа зовир шаналгаа олон төрлийн шинж тэмдгүүд нь багасах заримдаа бүр арилах тэм шинжүүд илэрдэг. За наах газруудыг бол энэ слайд дээр үзүүлсэн байна. За хэрэглэхэд бол хэлбэр. За арьсан дээр түрхэж хэрэглэдэг тосон түрхлэг маягаар бас байдаг. Гуйны өмнө хэсэг эсвэл энэ шууны арьсан дээр түрхэж хэрэглэдэг юм түрхлэгүүд бас байна. За өвтрэгээр хэрэглэх гээлүүд байна. Бас л адилхан даавар агуулсан гээлүүд хэрэглэж болж байна. За өвтрэгээр хэрэглэх цагиргууд байна. Байрлуулцдаг, өөртөө өөрөө оруулаад байрлуулцдаг юм мөн эстроген даавар агуулсан юм цагиргууд байна. Нэмээд бас ургамлын гаралтай эстрогенүүдийг хоол хүнсээрээ бид нар нөхөж авч болно. Заавал даавар энэ эрсдэлтэй гаж нөлөөтэй даавар хэрэглээд авах шаардлагагүй хоол хүнсээрээ бас агуулж болдог. Энийг фитоэстроген гэж нэрлэдэг. За энэ нь бол нөгөө үр самар шош буурцагны төрлийн ургамлуудад энэ эстроген одоо байгалийн ийм хэлбэрээр олвол нэлээд оршдог учраас энэ талын хоол хүнсийг түлхүү хэрэглээж гэсэн зөвлөмж байдаг. За энэ бүтээгдэхүүнүүдийг агуулсан хүнсний нэмэлтүүд бас нэлээд байдаг. За энийг бас эмэгтэйчүүд хэрэглэж болно. Ямар ч байсан дааврын эмчилгээг бол дур мэдэж өрөөсөө хэрэглэж болохгүй. Эмч заавал таны одоо эрсдлийг тооцно. Тэрсний үндсэн дээр даавар эмчилгээг байдаг. За дээдл нь 5 жилээс дээш даавар эмчилгээ хэрэглэхийг зөвлөдөггүй. Буцаад нөгөө даавар маань хөхний хавдар, умай салстын хавдрыг үүсгэх эрсдэлтэй. За зүрх судас, тархины цусан хангамжийн өөрчлөлт үүсгэх эрсдэлтэй учраас яг эмчийн хяналтанд дор богино хугацаанд хэрэглэх бол боломжтой. Цэвэршилтийн үед тохиолдож болох эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд 40-65 насны эмэгтэйчүүд дараах үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй. Ерөнхий биеийн үзлэг, цусны даралт хэмжих, цусан дахь өөх тосны солилцоогоо хянуулах, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлуулах, бүдүүн шулуун гэцний хавдраас сэргийлэх үзлэг, ясны сэргижилтийн шинжилгээ, уушигны хавдраас сэргийлэх үзлэг шинжилгээ, умай хүзүүний хавдраас сэргийлэх эсийн шинжилгээ, нүд шүдний үзлэгт жилдээ 1-2 удаа тогтмол хамрагдаж байх нь тохиолдож болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх ач тустай юм. Яг хаана хандах хэрэгтэй вэ? Эмэгтэйчүүдийн эмчит ч юм уу дүүргийнхаа одоо эрүүл мэндийн нэгдэл дээр очие гэл тэгэхээр нөхөн өрчхүүн насны эмэгтэйчүүд маань тэнд уртаас уртаа очир үсгэсэн байдаг. Өнөө яг цэвэршилтийн насн дээр явж байгаа эмэгтэй маань тэнд очиод ойчруулах уу? Яах вэ? Одоо дугаарл зогсох уу? Монголын одоо цэвэршилтийн нийгэмлэг гэж байдаг. Нийгэмлэгийн одоо шугамар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд кабинет нэгдсэн. Өөрийнхөө дүүрэг одоо өөрийнхөө харьяа эмч нартай хандаад эмэгтэйчүүдийн эмчид хандаад эмэгтэйчүүдийн эмч чинь танд одоо өөрийнхөө одоо тусламжийг үзүүлээд үнэхээр өөрөөс нь одоо тий шат ахиж зөвлөгөө авах шаардлага гарах юм бол тэд нар тэр нөгөө 13А маягтай бичээд даатгалынхаа дэвтэртэйгээр 3 дугаар шатлалынхаа эмнэлэгт одоо хандаж болно. Бас бусад одоо бас манай сайн эмнэлгүүд одоо интермед эдэргээд ингээд эмнэлгүүд байна шүү дээ. Энэ эмнэлгүүд дээр бас энэ цэвэршилтийн хүмүүс зөвлөгөө өгчих, шинжилгээг нь хийчих бүх одоо нөхцлүүд нь бол байгаа. Тэгэхээр нөгөө 4 дахь өдөр бүхэн үдээс хойш маргааш 2 цагаас цэвэршилтийн одоо насны хүмүүс зөвлөгөө өгдөг цаг байдаг. Тэр цаг дээр бол харин одоо ирээд зөвлөгөө авах боломжтой. Танай эмнэлэг шиг пүрэв гарагт одоо тэр дүүргийн эмнэлэг дээр тэдээс тэдэн цагийн хооронд эмэгтэйчүүдийн эмч нь одоо цэвэршилтийн насны эмэгтэйчүүд үйлчилнэ. Гэл нэгдэг байхад нөгөө хүмүүс маань хандах тодорхой газартай болоод байна шүү дээ. Яг энэ цэвэршилтийн насны улсууд маань одоо хандхад их хэцүү, ханддаг газар нь цөөхөн ийм байгаад байгаа тий. Тэгээд ер нь явж яадаг гэхэлэр яг эмэгтэйчүүдийн эмч нартаараа ирээл тэр ачааллын дундуур орж ирэл зөвлөгөө аваад ингээл гарах юм л юутай байж идэг. Тэгэхээр ер нь бол цаашдаа бол яг энэ бол одоо өргөжлөлтөө ер нь нэг хэсэгтээ бол манайх ч одоо бас энэ цэвэршилтийн асуудал маань бас нэлээд одоо тийм
хоцрон ийм явдлаа шүү дээ одоо энэ тал дээр анхаарах тий. Тэгэхээр энд цаашдаа бол яг хөглөр юу эрүүл мэндийн төвүүд юу энэ төр бас нэг ийм кабинетаа болох байх гэж бодож байна би бол тий. Цэвэршилтийн нийгэмлэгээс гаргадаг тогтун хорвоо гэх сэтгүүл байдаг. Тэр сэтгүүл дээр бол энэ насны хүмүүст зориулсан эрүүл мэндийн зөвлөгөөнүүд бол их сайн гардаг. Хэрвээ шаардлагатай бол та нар тэр сэтгүүлийг ИФАС сайхан унших хэрэгтэй. Хэрэгтэй мэдээлүүд яг иргэдэд хүнд зориулсан мэдээлүүд их сайн гардаг. За өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбоотой нийтлэг тохиолдож болох нэг яриаг хэдүүлээ сонсцгаая. За тэгээ. За тэгвэл сони байна. Ажил тавлаг үзтээ. Гэхдээ яг хөтэ манай шимгээ манай орд нэг л бишээ. Нааш аяг нэг л олддгоо. Амлан говьл дандаа л ууралж авцарлаад л юм бохимдаад л нөгөө амьдралын гэр бүлийн сайхан юм рүүсээ алгуулчихлаа. Бүр сүлдээ битэр ойртооч байл. Яадаг ч юм лээ. Шимгээ өөр ажил ихтэй. Дээрэс нь хүүхдүүдийн сургууль соёл, ар гэрийн ах бай амьдралээ зөндөө олон асуудалд санаа зовоод тэгж байгаа л гэдэг. Танаа нараад иймэрхүү ааш ажиглагдах юм яадаг юм бол та. Би бас чамаас бас нараа маань ч гайгүй. Би энэ л яхаа өвдөг болчиход байгаа юм. Бас игээд лимлэгдэг ажилтай болчихсон. Шимгээ ихэд хэдүрч байлаа. Гүн ч одоо 50 болж байна шүү. 50 нас. Харин энэ насн дээр эмэгтэйчүүд нилээд их өөрчлөлт гардаг юм шиг байна. Тэгээ түүнийг чамд хэлж чадахгүй дотроо шаналаад байдаг юм билүү? Чирэн цаатахтайгаа нэг сайн ярилцаж үзнэ байгаа. За баярлалаа. Тэгэхээр иймэрхүү асуудлууд их тохиолддог байх. Тийм од нэвчээ. Нөхрүүд яг яах ёстой вэ энэ үед? Ерөнхийдөө гэр бүлийн хүрээнд хамгийн энгийндээ л харилцаан дээр энэ асуудлууд анзаарэгддэг л да. Одоо бэлгийн амьдрал гэхээсээ илүүтэй зөв өдөр тутмын биеинтэйгээ харилцаанаас ахуулаад эхнэрийн зүгээс төвчээргүй байдал харагдах, нөхрийн зүгээс тэргүүл тоомсорлсон харилцааны зөрчлүүд анзаарэгдэж эхэлдэг. Тэгэхээр энэ нэгдүгээр тийм насны онцлог байдгийн байна, физиологийн юм нэг үйл явц явагддгийм байна гэдгийг хин ер нь мэдэх хэрэгтэй. Одоо ер нь хүмүүсийн донд ерөнхий ойлголт байдаг ч гэхдээ ач холбогдол өгч эхлэх хэрэгтэй энэ дээр. Тийм болохоор биеинтэйгээ сайн ярилцах, бие энийгээ хүндлэх, бие энийгээ хүлээстэй сонсох, бие эндээ цаг гаргах, наазах нь тий. Иннээс л одоо энэ асуудлыг шийдвэрлэхэд тусдаг хүн болох алхмууд эхэлнэ л дээ. Тэгээд одоо гэр бүл гэдэг чинь ганцхан эхнэр нөхрийн харилцаа байхгүй шүү дээ. Дотор нь үр хүүхдүүд байгаа тий, хамт амьдарч байгаа. Эсвэл одоо гэр бүлийн гаднах одоо нийгмийн харилцаанууд байна. Ажил албан газар дээр хүртэл одоо ийм цэвэршлийн насны дээр байгаа эмэгтэйчүүд маань ууртаа уцаартаа им хүлээж авах чадвар суларсан бохомдоо байгаа. Тэгээд ажлын ачаал даах чадвар суларсан, ядар сүлдсэн энэ завир төгөөмөл болоод эрэхтэй зэрэгцээд одоо нэг хүмүүсийн хандлага хүртэл тэ ажил дээр тэнцэн тэнцэхгүй гэдэг дээр хүртэл ачаал бүгдлөгөөл ирдэг. Энэ нь өөрөө сэтгэл зүйн хувьд бол тэр хүн таагүй мэдрэмжүүдийг бас дагуулаад байдаг. Тухайн айлын орчин ямар уу тэ гэр бүлийн сэтгэл зүйн одоо онцлог нь юу вэ гэдэг дээр тулгуурлаад өөрөө өөрсдийнхөө нөөцийг ашиглаад тэ энэ байдлыг даван туулах орлогоодыг хийх хэрэгтэй. Гэтэл одоо харилцааг зөв зохицож шийдвэрлэх боломжгүй байгаад байдал илүү хурц байдал руу шилжээд ирэх юм бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Тэр нь одоо сэтгэл зүйчнэр байна, сэтгэл заслж эмчнэр байна, сэтгцэн эмчнэр байна тийм үү. Тэгээ манайхлагч чинь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр сэтгэл заслын эмчилгээний баг гэж ажилладаг. Багийн үйл ажиллагаатай. Тэгээ энд одоо мөн л адилхан иймэрхүү асуудалтай хүмүүс төгөөмөл ханддаг. Цэвэршилтийн асуудал чинь дан ганц эмэгтэй хүн дээр биш байдаг. Тэгээд эрэгтэй хүмүүстээр ч гэсэндээ энэ цэвэршилтийн асуудал яригддаг л да. Тэгээд жишээлбэл одоо эрэгтэй хүн дээр 55-аас 65 насны хооронд бол цэвэршгүй явц явагддаг. Энэтэй зэрэгцээл мөн адилхан одоо эрэгтэйч тэр эмэгтэйч тэр өөрийгөө голох нэг тийм мэдрэмж төрж эхэлдэг. Тэгээд энэтэй холбоотой нөгөө өөрийгөө голж байгаа хүн чинь хүнд надад ийм асуудал байна гэж илэн далангүй ярьж чадхаа болчтой. Тэгэхээр өөртөө байгаа зүйлийг яг бодиттой юу мэдрэгдэж байна, сэтгэл зүйд ямар хэрэгцээ асуудал байна гэдгийг өөрөө үнэл сурах хэрэгтэй. Энэнгээрээ дамжуулаад юу гэхээр одоо хамт амьдарч байгаа хүндээ, их нэртэй нөхөртөө тий үр хүүхэдтэй хамт олондоо ингээд өөрийгөө зөв талаас нь ойлгуулад ямар тусалцаа хэрэгтэй, ямар хэрэгцээ байгаа гэдгийг бусдад илэрхийлжээж тусалцаа авах боломж байгаа. Тэгэхээр аль талаасаа оролцоо байж энэ зүйлийг даван туулнаа л гэсэн үг тий. Эмэгтэй хүний зэвшилт бол би одоо юун дээрээс харж ирсэн. Ингэж явж ирсэн аа. Ингээд ийм байжгаад ингэж явагддаг тий. Одоо дааврын боролт бол эрэгтэй хүний хэлэг одоо жишээлбэл эрэгтэй хүний төлөө цэрэн тогтох байна. Яадгүй гэхээр ерөөсөө огт явагдахгүй ширийнхээдөө ингээ аажим ингэж явагддаг учраас эрэгтэй хүнд бол хүндрэл, зовир, баг мэдрэгддэг, ажиглагддаг. Эмэгтэй хүнийх одоо ийм одоо нөгөө галзуу уулган дээр
явж байгаа юм шиг л ингэж явхаарч одоо тэгээд бас хүндрэл бэрхшээлүүд, зовиурууд тохиолдох нь одоо тохиолдож болно. Энийг л бид нэр ойр дотн байгаа хүн одоо бид нар ижигээ, аавыгаас ойлгох хэрэгтэй байна шүү дээ. Зөвхөн ээжигээ гэдэг ингэж ээж болохгүй тийм ээ. Энэ дээр аль нь одоо би хүнийхээ хувьд бол өвнөц юм аа. Би хүн болгон өөр юм аа. Тийм болохоор илэрч байгаа шинж тэмдэг, илэрхийлж байгаа одоо сэтгэл хөдлөлийн илэрл хүртэл хүн болгон дээр өөр байдаг гэдэг хүн болгон өөрсдөө яах нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо би тэгтээ дэргүү хөгшин болцсон юм чин нэдэр гэдэг ийм ойлголтыг нөхөртөө өхөр чин нөхөр нь одоо бас буруу ойлголт авал. Гэхдээ одоо энэ юусэн тэрдэргүй ингээл одоо цэвэрсэн юм чи ямар ч хэрэггүй болчлоо өдр гэл. Тэгэхээр нөгөө ийм бас нэг ийм гэр бүлийн одоо харилцааны нэг маргаан гарч ирдэг. Тийм л юм бол тэр залуу сайхан хүүхэн рүүгээ явахгүй юу гэд нэг хэлцдэг те. Тэгтэл нөгөөх нь одоо үнэхэрийн те өөр хүнтэй яачлаа гэх юм бол улам тэрэнд нь хямраад байдаг. Тэгвэл эн чинь зүгээр цэвэршилтийн ийм үйл байгаа болохоос биш бэлгийнхэн амьдралыг хадгалаад энгийн одоо те амьдралаар байх зүгээр л энгийн л үе штэ. Энийг л зөв ойлголцоол энэ үеийг л аштайхан давхал хасар чухал юм байгаа байхгүй юу? Хамтдаа нэгнийхээ хүчээ тэр чи хэрэгэлдэг зөндөөн одоо тэ тэр одоо хуурайшлаас сэргийлчдэг даавар байна, гээл нэ тий. Одоо жишээлх юм бол даавар агуулаагүй юм гээл байна тий. Одоо би яг ийм төлөөл болгоод ирсэн лабрикант гэж ярьдаг тий. Тэгээд зөвхөн энийг болохоор нөгөө юуныхээ бэлгийнхэн одоо амсар дээр л түрхчдэг. Эрэгтэйч түрхэж болно, эмэгтэйч түрхэж болно. Тэгэхэд нэг үтрэний тэр одоо хуурайшаад хорсоод байдаг, тэр өвддөг, тэр зовируудыг бас одоо багсгаж өгдөг. Гэх мэтлэн ер нь бол энэ үеийг бид нар аштайхан давна хоёулаа хамтдаа давж болох юм байна гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй. Нөхрүүд ч ойлгох хэрэгтэй, хүүхдүүд нь ч ойлгох хэрэгтэй. Ээжд минь нэг ийм үе байгаа юм байна. Тэгээд ээж минь бухимдаад байгаа юм байна гэдгийг хүүхдүүд нь ч ойлго, нөхрүүд нь ч сайн ойлго. Энэ үеийг их гоё давж болно шүү дээ. За одоо хэдүүлээ нэг юм товчхон давуу талын талаар ярил л да. Нэгдүгээр жирэмслэхгүй. Айгаад байх юм байхгүй шүү дээ. Одоо жирэмснээс хамгаалах одоо нэг аяалтар тий олон аргуудыг хэрэглэхгүйгээр чөлөөтэй бэлгийн амьдралтай байж болно. Бүх юм нь одоо тогтож байгаа тийм ээ. Үр хүүхдэн томорчихсан, ажил одоо мэрэгжлэн тогтчихсан тийм ээ. Сайхан хамт олон бүрэлдчихсэн. Одоо яг ийм үе дээр л одоо энэ асуудалтай тулгарч байгаа шүү дээ. Одоо янз бүрийн хобби байдаг тий. Энийг одоо гүйцэлдүүлэх тийм ээ. Энийг хэрэгжүүлэх ийм одоо шатанд орох хэрэгтэй юм. Энэ оюуны одоо энэ потенциалыг сайн хадгалах юм бол одоо тэр хөгшрөх энэ процессоос урьдчилан сэргийлэх ийм гол одоо хөшүүрг болж ирдэг. Тийм учраас одоо ном унших тийм ээ хэл сурах, юм цээжлэх, шүлэг, дуу сурах гэх мэт одоо ийм юмд бол одоо их шамдаж орох хэрэгтэй юм байна. Нэмэт хэлчихэд одоо манай Монгол улсад эмэгтэй 55 настай тэтгэврт гардаг, эрэгтэй 60 настай тэтгэврт гардаг. Миний бодлоор бол энэ нас одоо хэд залуу нас гэж үзэж байна. Одоо эмч бид нар одоо амьдралын чанарт нь нөлөөлөө тусламж үзүүлээд хамт олон гэр бүл нь тухайн хүнд одоо хамтдаа хичээгээд энэ үеийг одоо хөнгөн даван туулчих юм бол тэр хүн бол одоо ажлын эрч хүчтэй туршлах нь бол одоо яг эд жагссан насан дээр дахиад цаашаа ажиллах боломжтой ийм одоо хитрхи эрт гаргаад байгаа юм да гэж хувь хүний үүднээс би боддог байхгүй. Монгол улсын эмийн бүртгэлд 2015 оны 1 сарын байдлаар 3501 эм бэлтгэл албан ёсны бүртгэлтэй байна. Хуурамч эм бэлтгэлээс ойр дотны хүмүүсийн хамгаалаарай. Үе дамжсан шилдэг жор, дэлхийд танигдсан чанар. Гидеон Рихтер. Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар. За би урд нь бол бас яг энэ цэвэршлийн талаар ингээл анхаарах номын дуу сонсоод явж байсан. Гэтэ энэ өндөр бол маш ихээр ойлголоо. Эхнэрийгээ би халамжлах хэрэгтэй юм. Үнэхээр хажууд нь төшөг болох хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүн гэдэг чинь ядаж охиноо би хайрлах хэрэгтэй маань өнөөдрөөс эхлээд илүү их хайрлах хэрэгтэй маань орд ээжигээ илүү сайн ойлгох хэрэгтэй юм байна. Тэдрийг их сайн ойлгож авлаа тэгээд баярлалаа. Ямар ч гэсэн юунд дурлж гин, юуг хиймээр санагдаж гин тэрийг л дэмжиж гэсэн бодолтой л байна да. Амьдралынхаа төлөө зүтгэсээр хагаад хойшоо тавьсан ингээд өөрийнхөө дур сонирхол те энэ хобби энэ болгоныг хөгжүүлэх боломж байна. Хөгжүүлэх боломж энэ л алгая гэсэн л бодлоо. Маш олон хүн өнөөдөр шин гарцуудыг, шин боломжуудыг манай өнөөдрийн нэвтрүүлгээс олж харсан болов уу гэж би бодож байна. Эхнэрүүдээ, ээжигээ охиноо сайн халамжилж хайрламаар юм байна. Үнээр сайн ойлгомоор юм байна. Илүү сайн ярилцах хэрэгтэй юм байна. Бүсгүйчүүд минь, ээжүүд минь, эгч нар минь ээ. Цэвэршилт гэдэг үйл явц бол бидний амьдралд одоо зайлшгүй тохиолдох юм физиологийн байгалийн үйл явц юм. Энийг бид нар аз жаргалтайгаар сэтгэл өөдрөг даван туулах боломжтой юм аа. Энэний төлөө бүгдөө хичээ. За ингээд та бүхэндээ баярлалаа. Үзэгчдийн эрүүлийг сайн сайхан хүсье. За баярлалаа та бүхэндээ.